За 24 болоо тий. 24. За 11-р анги төгсөгчдийн 4 хүүхэд тутмын нэг нь математикийн хичээлээр ерөнхий шалгалт өгдөг. Тэгвэл самсгүй сонгосон 4 төгсөгчийн ядч нэг нь математикийн хичээлээр ерөнхий шалгалт өгөх магадлалыг олоо гэсэн бодлого байна. За эндээс би ингэчээ. За 4 хүүхэд тутмын нэг нь математикийн шалгалт өгдөг гэсэн чинь математикийн шалгалт өгөх магадлал бол 4 хүүхэд тутмын нэг нэмж 4-ийн 1. За тэгвэл нэг хүүхэд сонгоход те нэг хүүхэд сонгоход тухайн сурагч математикийн шалгалт өгөх магадлал энэ 4 хүүхэд. За тэгвэл шалгалт өгөхгүй байх магадлал бол эсрэг үзүүлэх магадлал те. За тэгэхээр энэ P4-ийн 1 оромж Q нь нэгээс хасах 4-ийн 1 буюу 4-ийн 3. 4-ийн 3. За одоо тэгвэл самсгүй сонгосон 4 төгсөгчийн ядч нэг нь 4 төгсөгчийн ядч нэг нь математикийн хичээлээр шалгалт өгөх магадлал гэж. За 4 төгсөж байгаа. 4 төгсөгчийн гэж байна л да. 4 төгсөгч дотор нэг ч хүн математикийг өгөхгүй байж магадгүй тэгж болно. За эсвэл яг зөвхөн нэг хүүхэд өгдөг. Эсвэл зөвхөн 2 хүүхэд өгдөг. 3 эсвэл сонгосон 4 хүүхэд дөрвөлөө математикийг өгдөг байж болно. За тэгвэл 4 төгсөлтийн ядч нэг нь математикийн хичээлээр ерөнхий шалгалт өгөх магадлал гэж байгаа юм чинь ядч нэг гэдэг үл яг нэг нь өгж болно, 2 нь 3 нь 4 нь өгж болно. Тэгэхээр одоо энэ хэсэг биелэх магадлалыг олгож байгаа. Энэ хэсэг биелэх магадлал. За тэгвэл яг нийт одоо бүх үзэгдлийн магадлал бол нэгтэй үзүү тийм. Тэгэхээр тэндээс нэг ч хүүхэд математикийн шалгалт өгөхгүй байгаа магадлалыг олоод хасчих юм бол ядч нэг нь математикийн шалгалт өгөх магадлал үлдэнэ гэж. За би энэс нэг юм байгаа да. За 4 төгсөгчийн тийм самсгүй сонгож авсан 4 төгсөгчийн. За энд би нэг юм томьёо биччихье. N гэж тийм. За туршилтыг n удаад давтахад яг n а үзэгдэл өгдөг. Яг m удаад n удаад давтахад m удаад нь а үзэгдэл явагдах магадлал. За c-ээс m-ийг үржих. А үзэгдэл явагдах магадлалыг за m зэрэгт үржих. А үзэгдэл явагдахгүй буюу эсрэг үзэгдэл явагдах. Q-гийн n-ээс хан m зэрэгт. За энэ томьёог болохоор өгнөөлийн томьёо гэдэг. Өгнөөлийн томьёо. За үүнийг ашиглах юм бол за сонгож авсан 4 төгсөж байгаа. Сонгож авсан 4 төгсөж. За тэрний яг хөглөд ийм болж байна л да. Ядч нэг нь. За сонгож авсан 4 төгсөж. Ядч нэг шалгалт магадлал. За энэ бол нэгээс хасах нь 4 төгсөж сонгож авахд нэг ч математик шалгалт өгдөггүй байх хэрэгтэй. Ийм магадлалыг тооцож байна. За тэгэхээр нэгээс хасах нь за P4 N-тэй адилхан тийм 4 төгс сонгож авахд нэг ч хүн математик шалгалт өгдөггүй байх хэрэгтэй. За түрүүнээс C4-өөс 0-ыг үржих. Энд байгаа P бол 4-ийн 1, Q бол 4-ийн 3 байгаа. Тэгэхээр 4-ийн 1-ийг тэгзэгт үржих нь 4-ийн 3-ыг 4 зэрэгт. За эндээс C-ээс тэг гэж нийтэд энэ ямар ч тоон тэг зэрэгт нийтэд энэ орилт нэг юм байна. Тэгэхээр энийг нэгээс хасчих юм гэж. Нэгээс хасах нь 4-ийн 3-ийн 4 зэрэгт. Тэгсүү. Нэгээс за 4-ийн 3-ийн 4 зэрэгт чинь 4 16 256-ны 81. За эндээс энэ 256 ирэх баг. Тэгээд 256-ны 81 аслаад 5 17 256-ны 175 бол бидний яг гэхээр сонгож авсан 4 төгсөгчийн ядч нэг нь математикийн хичээлээр ерөнхий шалгалт өгөх магадлал гарчээ. За ингээд 24 дугаар бодлого бодлоо.